Бүхэндээ орой мэндийг дахин хүргэе. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3-аас 7-гийн даваас баасан гарагийн 20 цагаас хүргэж байгаа. Хоол болтол хов зугаарайтай шаршуу нэвтрүүлгийн 2025 оны 5 сарын 20-ны мигмар гарагийн дугаар шууд төрөхөд бэлэн боллоо. Студиуд хөтлөгч Ханцаа Ами найруулагчаар ундрах нар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хайртай хүмүүсийн төлөө эрүүл байгаараа интермед имлэг мөн баруун бүсийн барилгын материалын тулгуур төв болох барилгачийн худалдааны төв хамтран ажиллаж байна. Бэл цухаануудаа үчи мэндийг хүргэе. Яаж вэ? Цаанаасаа энэ хоолой цаашаа орж мураад шүү. Зэнг бодгоор л зангираад байх юм гэж. Бэл цухаануудаа бодгоор хоолой зангираад ах юм аа нэрээ. За ингээд үчи мэнд. Мэнд. Хиний тухай ярих гэж байна гэж. Хин та би ярих лөө. Би хэлж ярих. За би Spice Girl самтлагийнхныг танилцуулж байгаа. Өнөөдөр хоёр гишүүнийг танилцуулах юм. За нэг нь болохоор Emma Bunton. За дараагийнх нь болохоор Emma Bunton болохоор нэг тийм игдүүтэй төрхөөр нь хүмүүс сайн мэдэх болоо даа л гэж бодож байна. Игдүүтэй аль нь гэж? Emma Bunton шар устэй. Шар устэй. Үсээ ингээд дэше бууц. Мэдээ Emma гэдэг. За дараагийнх нь болохоор Milena Sig танилцуулнаа. Тэр нь болохоор за одоо нэг тийм хамт биш нэ. За сайн гараад ирлээ. Тэрний өмнө олоолаа байсан шүү гэж. Энэ хоёрыг танилцуулна да. За тийм байна. За миний өнөөдөр танилцуулах албартан маань жүжигчин, дуучин, бизнесмен Ижангугийн тухай танилцуулна. Би ганцаараа амьдардаг гэж Солонгос нэвтрүүлгээр Монголд бас ирж исэн. Тэр дугаар нэг алдартай болсон байлээ. Тэр үеэр бас Монголд ирсэн санагдаж байна. Ижангу жүжигчин 2006 оноос хойш урамтай кинонд тоглож байгаа юм жүжигчин байгаа. Тэгээд шууд баримтаас нь танилцуулж авчи. За багасаа алдартай болох мөрөөдөлтэй байсан. Дунд сургуулийн сурагч байхаасаа эхлээд жүжигчин жүжиглэлээр ч ер нь бол эхэлсэн буюу жүжиглэл талаар суралцаж эхэлсэн байна. Тэгээд багасаа л юм туслах жижиг дүрд тоглож юм цагийн ажил хийдэг байсан гэнэ. Тэгээд 10 жилийн сурагч байхдаа сургуулаасаа сурлагаараа хамгийн сүүлд жагсаж байсан удаатай. За ихтэй гол нь гэх юм бол шалгалтаа манай хүмүүс хуулах ч юм уу буудаж болоогүй. За яг өөрөө хүчээр болсон. Яг миний эсти ерхий шалгалтын математик орж ирсэн. Чиний томьёо зөхиодог орж ирж байна үү? Яг тийм байдлаар манай хүн бол би бол алж ийл гэж бодсон баг тий. Дотроо алж ийл. За хамгийн сүүлд жагсан. Ер нь хамгийн сүүлд орно гэдэг чинь бас амаргүй гэж байгаа өөрөө. Тийм амар асуудал нэгт орсон гэж хэлгэн хаанаас доороосоо нэгт. Тэгээд бас ингээд сүүлд орж исэн юм бэлээ. Жүжигчин болсон шалтгаан нь багасаа алдартай болох мөрөөдөлтэй байсан. Тэгээд тиймээс жүжигчнэр цагийн ажил хийж эхэлсэн юм байна. Тэгээд яг урлагийн гараа эхлүүлсэн үеэ албан ёсоор бол нэг 2006 он юм болоо. Тэрнээс өмнө ч байж магадгүй. Яа тэгэхээр өөрөө нөгөө туслах тий одоо юу гэдэг цагийн ажил хийдэг ус учраас өстө тоглоом кино байхгүй тий нэг тэр нэг зөрж өнгөрж байгаа тэр ард нэг гой мэдж байгаа хүү гэдэг шиг тий ингээл бүх кинон дээр л ингээд хөөцөж байгаа нэг кинон дээр зөрөөдөж болох нь өнгөрч хийсэн тий хоёлаа бас нэг тэгж байна харин тий ядаж нэг цаана хоёлаа гой мэдээ сууж байгаа гэсэн тий чи та хэмжнээс өвлөө балацтаа тэргөө нэг улаан өстэй гэж тий харин тий за тэрээр зөвхөн жүжиглэхээс гадна дуучин болж бас үзчихсэн юм байна тэгээд болж үдсэн гэж хэлдэг маань үзээд болцсон байхгүй тийм үү за иш болио гэдэг. Тэгээ өөрөө хүсээд дуучин болоогүй. Тэгээд entertainment-аас нэг ийм хийж тийм хийхээр гоо тэгэл үг дуугуул хийдэг байсан юм байна. Тэгээд жүжигчин болохоос болох хүсэл нь бол илүү их байсан. Гэхдээ бас өөрийгөө таниулах нь чухал шүү дээ. Уран бүтээлч хүний хувьд бол тийм учраас 2009 онд жүжигчин Хёно за бидэнд миний найз охин 9 сүлд өнөг драмагаар танигдсан жүжигчин Номино нартай хамтраад 24/7 гэдэг хамтлагийг байгуулж ирсэн байна. 24 цаг 7 хоногийн турш тантай хамт нэг тийм эмнэлгийн өрөө шиг сонсогдож шээ. Тийм багас. 24 цаг 7 хоног тантай хамт нэг бол нэг ламлаг утасны үйлчлэгийн газар ч юм уу тиймэрхүү хамтлагийн нэр алж илээ. Дараагийн альбом нь юу вэ? 24 7 хоног ч үлээ. Бас их гоцгочирдал багтаа бодвол. Тийм. Тэгээд ямар тааш 24 цаг 7 хоногийн турш өөртөө чи хамт гэсэн хамтлагт ороод альбом гаргаж ирсэн. Тэгээд нэвтрүүлэгт орж ирэхээс өмнө би бас дууг нь сонслоо. Ер нь бол дайггүй дуулчих чийлээ. Гэтэ дууных нь нэр нь аягүй бас инээдтэй санагдсан надаа. Кэн ёсоге ёжа гэж байгаа байхгүй. Орчуулах нь бол ёсог гэдэг маань золиг гэж байгаа. Тэр золигийн хүүхэн. Тэр золигийн эмэгтэй. Тэр ёсог гэдэг нь тэр залуугийн л одоо найзсгүй юм уу те эмэгтэйг нь хэлж байгаа юм л да. Тэр залуугийн хүүхэнд л жоохон өөр хандтай байсан юм болоо. Би тэгтээ бүтэн дууг нь сонсоогүй л хальт сонсоо. Яг нэрийг сонсоход бол бас сонирхолтой л. Золигийн хүүхэн байжээ. Тийм тэгээ дууных нь утга учир ч гэсэндээ те уг нь би ингээд сайн байснаа л
тэр хүүхэн өөр залуутай явцсан болоо даа л гэж би ойлгосон шүү дээ. Яг бүрэн болдгоо сонсож задлж харсангүй. Тэгээд орчуулах юм бол ямар тач энэ ёсог гэдэг нь золиг гайхал гэсэн утгаар орчуулагддаг. Тэгэхээр тэр гайхлын бүсгүй ч юм уу тэр гайхлын найз бүсгүй гэсэн утгаар орчуулдаг баа. Тэгээд зайлшгүй дуучин болох нь бас тэгээд сүүлдээ худ болсон юм шиг л энэд нэг альбом гаргаад тэгэл завгарсан шүү дээ. Тэгээд алгуулсан уу? Тэгээд салцгаасан юм байлээ. За дараагийн баримт нь 10 жилдээ их алдартай хүүхэн байсан. За тэгээ 10 жилдээ ер нь бол их жүжигчийн дуучид маань алдартай л гэдээ яриаддаг шүү дээ. 17 настай байхдаа нэг сэтгүүлд 6 ахуулж ирсэн байна. Тэгээд тэр сэтгүүл дээр богинохон өөрийнхөө тухай танилцуулга өгсөн. Энэ дээр өөрийнхөө хамгийн сэтгэл татам хэсгээ гойлог сайхан бие маань гэж хэлж ирсэн юм байна. За мөн таалагддаг эмэгтэйгээрээ өхөөрдөм, намхан, инээмсэгэл дүүрэн эмэгтэйг нэрлэж ирсэн юм байна. За тэгээ өөрийнх нь хэлж байгаагаар 10 жилийн сурагч байхдаа тун алдартай байсан шалтгаан нь хамаатных нь ах Хуаны гээд дуучин залуу байдгийн байна. Тэгээд хамаатных нь ах нь дуучин учраас 10 жилийн сурагч байхад нөгөө ахынх нь хамтлаг бүр эд мандж исэн гэлтэй. Жинхэнэ од болж байгаа хамтлаг. Тэгэхээр үү ийм бодоод болсон дуучны те дуучин Ханыгийн дүүг ээж ангуу гэж байдаг гэсэн штэ. Энэ бас удахгүй алдартай болох байхаа гэмтчлэн байдлаар яг өөрөө алдартай болсон гэхээс илүүтэйгээр нэг од хүний дүү учраас тэр нүмергөнд нь алдартай болсон гэх юм уу. За тэгээд жүжигчин залуугийн сурж байсан сургуулийн ойролцоо Ингон гээд охины ахлах сургууль байсан юм аа. Тэр ахлах сургуулийн охтууд ингээл байсаж байгаа жүжигчин залууд тэр ирээл бөө юм болдог гэсэн юм. Юу гэж хэлдэг юм хэрэг энийг тэр ахтай явж өгчөөрэй. Энийг ингээд ахтай дамжуулаад шууд нь чараа ингээд дамжуулах үүднээс ингэж авчирж өгдөг байсан юм. Тэгээд өөрөө алдартай байсан гэхээс илүүтэйгээр хамаатны ах нь алдартай байсан болохоор л хүмүүс жоохон танигдсан юм шиг байлаа л те. За тийм үү те. Өндөр ажиллаж хэлэлцүүлж байлаа. За хайртай хүмүүсийн төлөө эрүүл байгаарай. Та интермед эмнэлэг хамтран ажиллаж байна. За интермед эмнэлэг улаан хоолой, ходоод, бүдүүн гэдээс уушиг, хүүх, голтын эргэтэн, элэг зүс нойр, булчирхай, дотоод шүүрлийн булчирхай, бөөр, шээсний зам, чих хамар хоолой, толгой хүзүү, яс зөөлөн гэд эмэгтэйчүүд мэс засал, гэмтэл соггийн мэс заслын тусламж үйлчлэгийг үзүүлж байгаа ахна. За тэгэхээр дурангийн мэс засал нь уламжлалт мэс заслаас 3-аас 5 дахин жижиг зүсэллэгтэй. Тэгээд өвдөлт мэдрэмж нь 40-оос 60% бага, эдгэрэлт хурдан байдаг юм л дээ. Тэгэхээр та дурангийн мэс засал хийлгэхдээ за эсвэл онцлогоо зөвлөгөө авах бол интермед эмнэлгийн нэг давхрын мэс заслын тасагт бас хандаарай. Тэгэхээр эднийг бол арай өөрөөр хийх юм шүү дээ, тийм. За мөн хавдартай өвчтөнд нэг бүр тохирсон эмчилгээ хийх нь илүү үр дүнтэй, гаж нөлөө бага, эмчилгээний өндөр наривчлалтай байдгийн байна. Тэгэхээр хавдартай хүмүүс зөвхөн хаалгаанд ороод болдгоо араас нэмийн эмчилгээ, хяналт, хавдрын үеийн хоол зүүн зөвлөгөө гэдэг олон төрлийн хяналт шаардлагатай болдог. Тэгэхээр интермед эмнэлгийн 3 давхрын мэс заслын тасагт хавдрын хагалгаа болон хагалгааны дараах бүх хяналт дээрх нөгөө эмчилгээнүүдийг цогцоор нь хийж өгдөг юм шүү. За ходоод багасгах мэс заслын дараа хүмүүс дунджаар илүүдэл жингийнхээ 60-аас 70% нэгээс 2 жилийн дотор хасдаг гинэ. За энэ нь хэд жингийн илүүдэлтэй хэрний дасгал хийх боломжгүй хүмүүс зориулсан юм хагалгаа байдаг. За жишээ нь болохоор чихний шижинтэй хүмүүс орох тохиолдол илүү их байдаг гинэ. Хэрвээ та ийм заалттай бол интермед эмнэлгийн нэг давхрын мэс заслын тасагт нас хандвал зүгээр юм байна. За дээрэс нь бамбаа хавдар хожуу шатанда ортлоо ямар ч шинж тэмдэг илэрдэггүй юм байна. Тэгэхээр шинж тэмдэг гэдэг нь ямар нэг эргэтэн өвдөж анхаарал өрсөд татахгүй гэсэн. Гэхдээ хүзүүний урд хэсэг буюу бамбаа орчим нэг юм зөөлөн эсвэл хатууд овоолт гэж тэмдрэгдэн. Дээрэс нь хоолойны өнгө өөрчлөгддөг юм байна. Сөөнг дугаарах, юм ярих болон залхихад хүндрэлтэй болох эсвэл хүзүү хэсгэрээ өмнөхөөсөө өөрчлөлттэй харагдах гэд зэрэг юм шинж тэмдэг илэрдэг гэж шүү дээ. Гэтэл хүн өөрийгөө анзаараагүйс хожуу шат руугаа ингээ орох тохиолдол илүү их гардаг нь. Хэрвээ та бамбаа онцлогоо эмчилгээ хийх бол интермед эмнэлгийн нэг давхрын хүзүү толгой мэс заслын тасагт бас очиод хандвал зүгээр зингээ маш олон мэс заслыг хийж байгаа юм байна уу. Тийм байлаа. Тэгээ хавдрын цогц тусламж үйлчилгээ буюу онцлогоо мэс засал, хийм эмчилгээ, бай эмчилгээ, дархлаа эмчилгээ, дааврын эмчилгээ, эмчилгээний хоол зүй гэдэг гэх мэтчлэн маш чуулган энэ үйлчлэгээнүүдийн нэг дороос авах боломжтой гэсэн үг. Аяг байршлын хувьд хан уул дүүрэг 19-р хороо Чингисийн өргөн чөлөө интермед эмнэлэг байрлаж байна. Холбогдох утасны дугаар нь 77 тэгник 1111 77 тэгник 1111 гэсэн дугаар нь сошиал хаяг нь интермед цэг юм байна гэдээ хайхаар гараад ирнэ. Баярлалаа хамтран ажилласан та хайртай хүмүүсийн төлөө эрүүл байгаарай интермед эмнэлэг байлаа. Баярлалаа. За ингээд үргэлжлүүлэн мэдээлэлээ хүргэе. Өнөөдөр жүжигчин Ижангуугийн тухай танилцуулж байна. За их хартай залуу гинэ. Тэгэхдээ том зүйл дээр бол хардаад байдгүй. Ихэвчлэн юм жижиг сажиг зүйл дээр жоохон хар нь хөдөлждөг зантай. За жишээлбэл дээр үед найз сүгтэйгээ их гоё амттай хоолны газар давуулаад орсон юм байна л найз сүгээ. Тэгсэн найз сүгнэгүй би энэ тайлбарт ирсэн штэ гэд хэлсэн гинэ. Тэгэхээр нь шууд л нөгөө чи өөр залуутай ирсэн юм. Энэ гоё хоолны газар штэ гэгээд маргалтаад хэлсэн. Дараа найз сүг нь үнэхээр очиж үзээгүйгээд бүр ингээд хайж хайжгаад нилээ хоол байдаг. Бүр ингээд ямпионд байдаг хоолны газрыг олоод тэгээд найз сүгээ
одоо нэг хамт явах гэдэг машин явж байсан чил найз хүн ингээд явж явах замналгүй би наад хоолны газар ч очиод үзцээ би яг идсэн газар мөн байна л гэж яриадсан юм. За. Тэгэхээр жүжигчин залуугүй чи очиж үзээгүй ийм хоол. Тэгээ дээрээс нь тэр хоол нь нэг юм байнга идэгддэг төрлийн хоол биш л гин л дээ. Ерөн жоохон ховорд ч юм уу те. Тиймээс уучрахгүй чи очиж үзээгүй чи яалт ч үзээгүй байх хэвээр гэл ингээд яриад яваадсан. Тэгээ яг нэлээд одоо нэг ховор төрлийн хоолс уучраас идэж үзээгүй байх л гэж бодсон юм шиг лээ. Тэгээ яг утсан ч найз хүн үгүй энэ миний ирсэн газар мөн байна. Би яалтчгүй яг энэ газар ирж байсан гэнэ. Тэгээ жүжигчин залуу сүулт ингээл жоохон юм нь хөдлөлдөг юм уу? Уур нүрээ. Чи битгий худлаа яриад ээ. Намайг албаар уурлуулах гэж ингээд байгаа мó. Би бүр ингээ хайж гад энэ гоё хоолны газрыг олсон шүү дээ. Тэгсэн найз хүн орхоос өнгөө наа чи ийм хоол гардаг юм а хачирт нь ийм өгдөг. Бүр энийг ингэж ороод иддэг ингээ бүр нарийн хэлсэн чинь яг орсон чинь үнэхээр тийм хоол гардаг газар байж таарсан. Тэгээ жүжигчин залууг өөрөө хоолнд дуртай. Нэлээд дуртай. Тэгэхээр ийм гоё амттай хоолны газар наартай бүсгүн те өөр залуутай орцсон гэж бодохоор л бүр нөө хоол дээр дугуйл идчихэж болоогүй мó тэр найз өгсгөө. Харин тийм тэгээд идээгүй маань янзын гоё юм аа гэх. Тий? Ямар гоё юм бэ энэ ч одоо энийг тэгсэн авир дундуур энийг ингэж холж ид. За би ч мэднэ гэж байх. За мэдгүй тийм хүмүүс л ярьдаг юм байлээ гэл ингэ сууж байгаа. Уг нь тэгвэл бас тийм сэтгэлийн бодоод ч болох нэ ядаж. Зайлвал тэгээ хол авч явсан юм шиг л шүү дээ. Машин дээр ихтэй яваад. За тэгсэн бас нэг дараа нэг үйл явдал болсон. Тэрний үг гэхээр айхтар хардчихсан удаатай найз хүүтэйгээ хамт хүмүүстэй ингээ бөөндөө хоолнд орсон юм байна л да. Тэгэд тэнд байсан хүмүүс бол нөгөө жүжигчин залуу найз залуу нэг тийм бүгдээрээ мэддэг. Яг нөгөө санамсаргүйч гэдэг юм уу ороо суусан чинь бүр ширээний хоёр талд нийлээ хол суудсан юм байна. Найз хүүгээсээ. Тэгсэн холоос харахтай найз хүүх нь урд суужсэн залуу ингээл найз хүүн бүр хитрхийг халамжлаадсан гинэ. Айл харих мар хондолж өгөөл тэгэл архины даруулга аманд нь хүртэл хийж өгөөл ингээ суугаадсан юм. Тэгээ нилээн чимээтэй байсан болохоор бүр ярихдаа ч гэсэн хоорондоо нэг нэг чихэн дээр ингээ шивэнж яриад ээж ангууж үжиж болохоор ингээ холоос тэр байдлыг ингээ ажиглал байгаадсан юм байна. Тэгэл хамаг нөгөө харна ингээл дотроос нь буцлаа яаж чадчихна минь найз хүүтэй. Тэгээ яг тэр нөгөө хардчих процесс явагдчих үед найз хүн бас нэг жоох алкогол хэргэлцсэн байгаа штэ. Ариун цэрэг рүү орох гээд боссон гинэ. Тэгсэн чинь тэр урд нь байсан залуу би чамайг ариун цэрэг рүү хүргээд үе боссон. Салгасан юм чи юугаад хүний найз өсгөө дагаа яваад тийм ээ. Тэгээ жүжигчин залуу мөн дотроо найз үг бодсон маа. За зүгээр дээ би ганцаараа явъя гэж хэлэх болов гэж бодсон чинь найз тэгээд баярлаа. Хамт явъя юу айтаа чи ямар давгүй сайхан алууштай залуу гэж нааж өгсөн. Яг унах гэсэн. Ядаж найз залуу болгоо те хайраа хамт явъя энэ гэж болоогүй баг та. Тэгээ нөгөө бүсгүй нөгөө залуутай ингээ босоо явчихгүй бүр ингээ хамаг уур нүрэ бүр яг дийлбэргээд болдгоо тэгэж ширээнтэй нөгөө юм салпетикны сав байдаг штэ нөгөө юм жоон пяуэр гэх юм уу арай жоохон зөөлөн материал шидсэн юм. Тэрийг аваа шууд нуруу нөгөө залууг нуруу шидсэн юм байна. Тэгсэн чинь тэр сав нь тэр залуу дээр ойгоод ширээн дээр буцалж байсан халуун шөл рүү асгараад тэр шөл нь тэнд байгаа хүмүүс рүү цацраад түлэгдэнгээ алдаад юу тэр залууг нөгөө найз хүүгээ харж юу гэдэг халамжилж одоо хэрүүл урал хийх тийм байхгүй яана түлэгдчихээгүй зүгээр намайг уучлаарай нэтэр гэж тайлбар хийгээд тэгсэн энэ явдал дээр найз хүн үнэхээр хууралсан гэж чи яаж байгаа юм бэ яагаад нэг хамаагүй амтлын юм шидэж байгаа ингээд тэгээ салцсан байл шүү дээ. Зөв л дөө. Зөв. Тэгээ энэ дээр бодсон. Ер нь хардаа найз бүсгүй ч одоо ингээ найзлуу ч юм уу те ингээ тантай хамт байлаа штэ жоохон хоол суудсан. Тэгээ одоо ингээ аманд нь хоол хийж хүй гэж бодож найз залуугийн чинь штэ. Тий аманд нэг бүсгүй те. Хоол хийж хүй байж штэ. Тэр зүгээр юм би гайхаад байгаа юм. Би бол тэгнэ. Гэхдээ идэхгүй л гинэстэй бас амруугаа оруулчаад дараа нөлөөд намаас хийцэн. Би бол идэхгүй гэж хэлнэ. Таас амруугаа оруулаад нөлөөд. Тэр чинь зүгээр би тэр тохиолдолд дээр штэ. Хэрвээ тэгвэл би найз залуугаа хажууд яаж байгаа л очиж сууж байхгүй юу. Заавал тэр газрын мухард талд очиж суух шаардлагагүй штэ. Тэгээ 0 мөл орохоор бол би тэгэж хайраа би унах гэж 0 ингэж мингээд ч болгоно би аваад орно шүү дээ. Таны найз залуу чи ийм үйл гарвал та яах юм. Манай залуу толгой тасна гэдэг. Бишэд вагон цаа амруу хоол хийгээл те. Асуудалснаа дараа нь ариун цэрэг рүү хамт явъя гээл те. Их чин талан давхар аваа явчих. Тийм нэг тийм зовлон болохгүй мэн те. Юм яам амруу юм яаж үдчихин нүдэн дээр. Гү тийм байхгүй. Надаа бас тэр амруу нь хийж өгснөө хамт 0 мол явъя энэ төр гэж жоохон сонь саагцсан. Тийштэй болохгүй. Тэгээ одоо тийм хардаж болохооргүй зүйлээр хардсан болов бол бас хүмүүсээс сэтгэлээ харсан. Гү тэр чинь айгу сонин штэ. Одоо жишээ нь би ингээл найз залуутайгаа бөөндөө ингээл явжсэн чинь би яг за хоол суучлаа гэж бодъё. Тэгсэн чинь манай найз залууг амруу нэг хажууд нэг хүүхсэж чал амруу нь хоолж игээл ингээл нөгөө 0 мол орно гэдэг. Хойлонг нь ална. За гурлаа арай найл гэдэг. Ямар амар.
Асуудалгүй. Тэгээ найз залгаа чи эрэхтэр орж би эмхтэр өшөж орж идэх. Би энэ хүүхний зогцож. Ямар асуудалгүй. Тэгээ нэмэлт гэж бодлоор болоор ундаг таяа Нөгөө доо. гарч ирснээр бүр боломж суудсан те. Нөгөө найз зурваш төгтгүр те. Наад өөрөө идэж. Ямар Асуудалгүй гэдэг. Тэр чинь нэг тийм зовлон биш шүү дээ. Тэр үнээр зохицуулж. За. Иймэрхүү харийн асуудал гарвал дүүн холбогдъё. Тэгээ хичээгээ сууд уучраа. За тэгээ. Тэгсэн дараа манай найзлаг амд. Аманэ. Гэр гэж сууж байгаа үстэй. Чагийн их чинь шүү. Өөр хүүхэд гэж байгаа их чинь хийж амдаа. Би одоо ичээ гэсэн. Бас юу. Яа за хүн амьтны битгийл өөрийнх рүүгээ чи хоол хийж үзээчгүй юу ядаргаа байгаа. За дараагийн баримт руу орцгоё. Гинтхэн хоолны ертөнц рүү манай хүн хардж байгаа өсрөөд орцсон байна шүү дээ. За би ганцаараа амьдардаг гэдэг телевизэн шоунд орсноос хойш хоол нь тун дуртай гэдэг юм баг хүн болон мэддэг болсон. За бүр нэвтрүүлгийн үеэр 108 кг болтлоо таргалж ирсэн харуулсан юм байна. Ер нь бол дээдлэн 120 хил хүртэл таргалж ирсэн удаатай байна л да. Тэгээ уг нь их туранхай царайлаг залуу байсан ч 2018 оноос эхлээд баг жингээ нэмсээр байгаа таргалцсан. Тэгээд одоо бол 80 эд дээр жингээ барьж байгаа. Гэхдээ цаашдаа бол ер нь хасах бодолтой байгаа юм билээ. Тэгээ хүмүүс ч гэсэндэггүй энэ үед ямар царайлаг хүү байсан бэ? Одоо бүр айгүй гачийн болцсон байна. Дэлбэрсэн байна гэдэг шиг. Хүмүүс таргаж туулж болно шүү дээ зайлвал. Тэгээ ер нь хоолнд тун дуртай хүү юм байлээ. Тэгээ сүүлдээ бүр өөрийн гэсэн хоолны газартаа болсон хэд хэдэн хоолны газартай нэгсэнд одоо аль бисаар бизнесмен болсон гэсэн. За гэвч хүмүүс хоолныхын газрын талаар бичсэн сэтгэлүүдийг нь би бас хайж олж өгсөн чи бас жоохон таагүй сэтгэл их байгаад л яа тэгэхээр үнцгүй болт юм уу? Жүжигчний имижт нь болоод ингээ хоолны газар нь очингууд тэр ч одоо байнгын л нөгөө тэр хоолны газараа зохицуулаад тэ амт мамтаа ингээ барихын тулд юу гэдэг юм байнга л одоо юу гэдэг оролцож явах шаардлагатай шүү дээ. Гэтэл нөгөө уран бүтээлч хүний хувьд тэгээ бас тийм хайчдг юм уу яадгийн хүмүүсийн бичсэн сэтгэлэнгүй дээ энэ хоол моолонд анхаараач гэж гэдэг юм уу. Тиймэрхүү сэтгэлүүд бас мэрсэр харагдчихжээ л тийм. Амтны сулраалаа юм байна да тий. Тэгээ хоолны газар нээсэн тэгээ өөрөө яг бичлэнг удирдаад явахгүй өөр хүмүүст даатгачаар тэд нар бас нэг сайн арчилж явж чадахгүй асуудал гараад байгаа юм шиг байлаа. Тэгээ өөрийн нэрээр бас ланч бокс хүртэл гарч ирсэн нэгсэнд одоо тэр ланч боксны модель буюу бид нар нэг юу гэдэг чинь хоол ингээд самд хийсэн сүүчүүд ингээд зараад байдаг шүү дээ. Яг тэрэн дээр ингээд өөрийнх нь зурагтай жангуугийн одоо ямар нэртэй хоолч гэдэг юм уу тийм байдлаар зарж исэн юм байна. Тэгсэн чинь тэр ланч боксных нь нөө гарч исэн газраас нь тухайн бүтээгдэхүүнийх нь хадгалах хугацааг нь буруу бичээд тэгээд нэлээд асуудал бас гарч исэн гэсэн байна. За хайр дурлал руу орцгоё. 2023 оны 6 сард 8 насаар дүү жүжигчин Жоо Хэвонтэй үргэлж байгаа аль биесээр хүлээн зөвшөөрсөн. Тэгээд тэд 2018 онд нэг бүтээлд тоглоод хоорондоо танилцаад үерхэж эхэлсэн юм байна. Одоо үерхэд нэг 6-7 жил болж байгаа юм уу та. Тэгээд өөрийнх нь хэлж байгаагаар жүжигчин бүсгүйтэй үерхэж эхэлснээс хойш амьдрал нь бол маш эрч хүчтэй, их гоё болсон, их тийм үгдийн гэгээлгэр өөрчлөгдсөн гэсэн байна. Адилхан царайтай. Тийм байна уу те. За ер нь одоо өргөж байгаа найзгуудыг гэрлэх бодол байгаа тухайгаа бас ярьсан байна. Тэгээд угаасаа мөрөөдөл нь хүнтэй сууж олон хүүхэдтэй болох мөрөөдөлтэй юм байлээ. Тэгээд олон хүүхэдтэй болохыг бол хүсдэг ч гэсэндээ тэгээд өөрөх нүслэр болох асуудал биш шүү дээ те. Тийм учраас хэрвээ магадгүй олон хүүхэдтэй болох боломжтой байх юм бол ингээд гэрээр дөрөнгө хөөрхөн ингээд гүйлцэн хүүхэдтэй болохыг хүсэж байгаа гэсэн л байла. Тэгэхээр аавын дарамт бол бас байгаа гэсэн. Тэгэхээр тийм 1939 он төрсөн хүн юм байна аав нь. Тийм учраас хурдан хүүхэдтэй болооч ээ гэж хүүг бас шамдуулдаг гэсэн байна. За дараагийн баримт нь Баян айлын хүүгийн дүрд тоглох тун дуртайг нь. Ядуу айлын хүүгийн дүр тоглох юм бол одоо тувтаа автобусаар явна, алхах нь, олигтой хоолунд идэхгүй хэдэн хачиртай нэг хоол иддэг ч юм уу те. Тэгээд нэмгэн хувцастай тэгээд кино зураг авалтын турш. Яг Баян айлын бандаргуу болчих юм бол үнэтэй стейк гэдэн тэгээд кино зураг авалтын зүснээс ахвал тийм дандаа гоё хувцс өнөр өмснө. Хамгийн гол нь их гоё хоолунд идэж явдаг юм байна л да. Тэгээ хамгийн амттай хоол өгдөг газраар нь MBC телевизийг нэрлсэн байлээ. Тэр нөө драмын одоо телевизээс гарч байгаа драмууд гэсэн үг шүү дээ. Тэгээд хоолыг нь хариуцсан ажилтнтай утасны дугаараа хүртэл солилцсон гэж байна. Тэгэхээр үнэхээр амттай хоол гэж өгдөг хүн байсан юм байна л да. Тэгээ судлаад байхнаа тэр ажилтан хоолтой холбоотой мэргэжлэр суралцж байгаа тийм хөлтөж таарсан. Тэгээ дээрээс нь зураг авалтын талбай дээр идээд үлдсэн хоолыг манай хүн бас уутлаад аваад өгдөг байсан юм байна. 6 сар уудалж авч явсан. Ээжтэй авч явсан гэлдэг ч л. Үлдээжснээс. Тийм шүү дээ. За одоо сүүлийн баримт. Хэрэлдээл үнсэлцэл явчихдаг гэсэн байна. Юу гэсүгэ? Бид гоц хөнгөд барьж авч үнсэл. Салиар гал барьж авч үнсэл явах юм уу? Өө наадч. Жав сонирхолтой амьдралтай хүн бэ. За My Only One хэмээх драмад жүжигчин Юитэй хамтран тоглосон. Тэгээ манай хөрж нэг үзэл бодлын зөрчилдөөн гэдэг шиг байнга маргалдаг гэсэн гэлгүй та 6 авалтын үе та хаа ингэж явчлаа шүү дээ. Ингэж явахгүй байсан шүү дээ. Нөгөөдөнгөө чи ингэх ёстой байсан шүү дээ гэдэг. Байнга юм хэрэл
мэддэг ч гэдэг юм одоо юу гэдэг мэтгэлцдэг юм байна л да зураг авалтын турш. Тэгэл мэтгэлцэж байгаа энэ орч бие биендээ хайртай үнэдэр үтэж байгаа ш. Тэгэл үнсэлтийн хэсэг болгоод учир зүгөө бие бинийгээ хараад уйлж мөлөд үнсэлцэн явчихдаг. Тэгээ ямар сайндаа нөгөө найруулагч нүртэл та хоёр ямар шар ус босмоор харилцагтай юм бэ? Ямар балиар токсик ингэдэг шиг үү? Яг ингээд камера ажиллахаа болонгууд л ингээд шууд хэрэлдээл тэггүй тийм гэстөөс та энэ дээр ингэж гарах хэрэгтэй байсан ч гэж ярьчингуудаа яг зураг авалт эхлээл ингээл камер ажиллаад эхлэнгүүд шууд нэг хараад хайрын харцаар хараацсан байгаа. Тэгэл үнсэлцээл бүр ингээ би нэг хараалаа уйлаад убаа гэж уйлж яснаа л дуусангуудаа убаа гэж уурлаа л та яагаад энэ хэсгээр ингэж тоглож байгаа юм бэ гэл тэ аль нааш бүрээд ирдэ гэл ингээ маргалтай явчихсан. Усан дээр идэ гэл. Тийм яг нэг тиймэрхүү байсан учраас энэ хэсэг нь зарим зураг авалтын талбар дээрээс хүмүүсийг шар усын босгот. Айгу сонирхолтой амьдралтай хөнөөгүй юм чи. Яг би жоохон сонирхолтой хэдэн шүүчлээ л да дараахан ярил бас дараахан ярихаар л хүмүүс. Дагуул амьдралтай гэлөө. Тийм дагуул амьдралтай хүмүүс. Тэгээ энэ хоёр маань хоорондоо яг нөгөө аппетит амьдрал дээр найз нөхөд тэр найзтай хор тэгдэг шүү дээ тий. Тэгээ жоохон дотн олчих ингээл аам их цэгэлдэ ингэлдэ гэл ингээл хоёлоо бас яриа авчих. Би ч ихтэй арайч аам их барьж үнсдэг. Арайч хэрэлдээл үсээд идвэл тэгэж. Тийм тэгэхээр их дотн учраас маргалдаал үнсэлцээ явчих. Тэгээ хоёрын өөр хэрэлдээд үнсэлдэг хэрэгтэй биш үү? Тэр дутаад баг шиг шүү дээ. За хэрэлдэнгээ үнсэлтэй айл явах. Тэгвэл нэвтрүүлгийн үзэл мүзэлтүүл. Биш шүү. Зөө сонирхолтой л амьдралтай залуу. Нилээ хартаа нөхөр болтой юм а. Гэтэ яг тэр найз өхнийх нь үйлдэл дээр бол ямар ч хартах юм. Харгуй ч хартах. Надаа бол тийм бас жоохон хартгаар л үйлчлэх санагдаж шүү. За өргөжлөлтөнд дараагийнхаа алдарт нь л орой тийм ээ. За Spice Girls хамтлагийнхныг танилцуулж байгаа. Өнөөдөр дараагийн гишүүн болох Emma Band-ыг танилцуулъя. За Emma-ly Band 1976 оны 1-р сарын 21-нд орсон. Одоо 49 настай. Английн дуучин, ая зохиогч, хэвлэл мэдээлэл ажилтан, жүжигчин, хамтлагийнхаа хамгийн жоох нь 49-тэй болохоор тийм игдүүдэд дүр төрхтэй ингэнэ. За 1990-ад онд Spice Girls pop хамтлагийн гишүүн болсноор алдар нэрд нөссөн. Тэгээ Baby Spice гэдэг нэртэй юм билээ шүү. Тэгээ хамгийн залуу гишүүн гэдгийг тодруулж ингэж харуулж өгдөг гинэ. За Emma-гийн хувьд болохоор Лондоны Finchley гэдэг хотод өрсөн. За аав нь болохоор Trevor, Band нь болохоор сүүний хүргэлтэд ажилтан байсан. Тэгээ Emma багада аавынхаа ажилтанд туслаад байнга сүү хүргэж өгөхөд нь хамт ингэ явж идэг гэсэн байгаа. Харин ээж нь айгу сонирхолтой Полин каратегийн багш байсан юм билээ. Тэгээд Эмаг бага наснаас нэхлэн каратегийн сургалтанд хамруулад маш өндөр түвшинд би ам болж чаддаг гэж шүү. Ер нь бол хэрийн хүн ойртохгүй гэж шүү. Өшглөө гачдаг гэдэг чинь шүү. За тэгээд Эма өөрийнхөө ээжийг Баатар гэж нэрлэдэг байсан. Тэгээд миний амьдралд хамгийн том чухал нь үзүүлсэн хүн гэж ээжийг ярьд юм билээ. За Пол Джеймс гэдэг нь дүүтэй. Тэгээд одоо ээжийнхээ хамт ингээд амьдарч байсан байгаа. Тэгээд гэр бүл нь болохоор Ирландийн Wexford гэдэг хотоос гаралтай юм билээ л дээ. Эма католик шашинтай гэр бүлд ерөнхийдөө өссөн. За аав ээж нь Эмаг 11 настай байхад нь ерөнхийдөө салаад явсан. Тэгээд дүүтэйг хамт ээжтэйг гуруула амьдардаг байсан. Ээж нь юу өсгсөн гэж хэлж болно доо. Тэгээд энэ үйл явдал нь бол одоо нөгөө амьдралд нь маш том өөрчлөлтийг авчирсан. Эма ээжийнхээ дэмжлэгтэйгээр уран бүтээлчийн замналаа амжилттай эхлүүлсэн буюу ээж нь ер нь урлагийн хүн болгоно гэж шийдснээр ингээд уран бүтээлч болсон юм билээ. За гэр бүлийнхээ дэмжлэг ялангуяа ээжийнхээ дэмжлэгтэйгээр урлагийн салбарт амжилттай чухал тавьсан дээрээс нь дэлхийн нийтэд алдартай уран бүтээлч бас болж чадсан байна л да. За ингээ урлагт нэлээд сонирхолтой байсан учраас тэр одоо урлагийн сургуульд эсэж ороод жүжигчний ур чадвараа бас хөгжүүлсэн байдаг. Тэгээ энэ сургуульд нь олон алдартнууд төрүүлсэн юм урлагийн сургууль юм билээ л дээ. Эма тэнд суралцж байхдаа жүжигчин Kelly House-тай бас татсан найзууд болж хамт амьдарч аялж исэн удаа байдаг юм байна. За ингээ 16 настай байхдаа дээд сургуульд ороод энэ сургуульд нь жүжигчний ур чадварыг гүнзгөрүүлж бүр мэрэгжлийн жүжигчнэр төгссөн юм биш үү? Жүжигчин гэсэн үг. За хөгжмийн карьераа мэдээж Spice Girls хамтлагаас эхэлсэн. Ер нь бол санаандгүй орсон гишүүн юм билээ. Хувь зайны эргэлт болсон гэж үздэг. Яасан гэсэн чинь 1994 онд болохоор Spice Girls гэдэг нэртэй байгаагүй мэн анх Touch гэдэг нэртэй байсан юм байна. Touch гэдэг нэр өгөх гэж байгаад энэ байгууллага зориулахаар менежерүүд нь шинэ авьяаснуудыг хайж эхэлсэн байна л да. За эхэндээ бол хамтлагийн бүрэлдэхүүнд нь болохоор Melanie Brown, Melanie Chess Holm, за Gary, дээрээс нь Victoria Beckham, за мөн Michelle Stevenson гэдэг бүсгүй байсан юм билээ. Энэ таваас бүтчихсэн. Тэгсэн чинь Michelle ингээ хасагдаад оронд нь шинэ гишүүн хайх шаардлагатай болсноор орсон гэсэн үг. Тэгэхээр энэ Michelle гэдэг бүсгүй хасагдаагүй байсан бол ийм орохгүй байх байсан. Тэгээ энэ үед нь болохоор Emma яг нэг жүжигчнийхээ сургуульд суралцчихсан. Тэгээд жүжигчин дуучин болохоор яг хичээж исэн үе наам л та. Тэгсэн чинь нэг найз нь хэлсэн гинэ. Хөөе нэг хамтлагийн сонгон шалгаруулалт болж байгаа юм билээ штэ. 4 гишүүн сонгогдсон. Одоо нэг 5 дахь гишүүн ингээ хайж байгаа юм билээ. Чи нэг ороод үзүүл яа гэм бэ гэж зөвлөөд Emma за юу ч гэсэн очиод нэг үзээд байгаа гэдээ орсон юм билээ. За тэгээ очингууд нь нэг тийм илдүүтэй царайтай. Тэгээ маш юм зөөлөн зан чанартай байсан учраас уур амьсгаланд таарад ингээ 1994 оны сүүлээр Spice Girls хамтлагийн аль бие усны гишүүн болж орсон байдаг. За Baby Spice гэдэг очин болохоор хамтлагийнхаа хамгийн залуу гишүүн болсон учраас нөгөө
юу н фэнд нь үзэгч бэнүүд нь өгсөн юм боч юм бэлээ. За тэгээд ямагийн игдүүдэд инээмсэглэл хөөхөн тийм игдүүдэд ховцолдог. Уусаа бусдаасаа гэж ялгардаг шүү дээ. Тийм жоохон охинлог ховцолдог гэх юм уу. Түүний дүр төрхийг илэрхийлдэг байсан. За тэгээд хамтлагийнхаа нийт дүр төрх нь бол нялх юм гişүнэ гэдэг нь бол байнга тодруулж өгдөг юм гişүн байна л та. За анхны дуун нөгөө манай би гэдэг өчтөр ярьжсэн тий. Энэ дуун болохоор дэлхийн 37 орны хийд чагсаалтын номер 1-т бичигдэжсэн. Тэгээд тэдний алтар хүнд бол дэлхийд даяараа ингээд төгсөн буюу. Ер нь гаргасан даруйдаа л амжилтанд хүрсэн гэж болно доо. За тэгээд Ямагийн орсон хамтлагт орсон шийдвэр нь бол түүний амьдралынх нь хамгийн том өөрчлөлтийг эргэлтийн цэг нь болж чадсан. Энэ хамтлагт орсноор дэлхийд даяар танигдах хэмжээний од болгож чадсан байдаг л та. За ингээд анхныхаа бие даасан цомгийг ч бас ингэж гаргаж ирсэн юм билээ. A Girl Like Me гэдэг Британд 2011 оны 4 сарын 16-нд Virgin Records бас гаргасан байдаг. Тэгээд цомог нээлттэйгээд эхний 7 хоногт 21500% борлогдсоноор Их Британий цомгийн жагсаалтын 4-р байранд бас орж чадчихсан байдаг юм байна. За тэгээд бас кинонд тоглосон байна. Нэг кинонд тоглосон байт юм байна. За бусад бизнес юу хийдэм бэ гэдгсэн чинь зөвхөн дуучин медиа хүн бас биш гинэ. Бизнес эрхлэх талаараа ч гэсэн амжилттай ингэ явж байгаа. Урлагийн замлаа өргөжлүүлж авах цаанда дараах бизнесүүдийг бол эхлүүлсэн байдаг. Энэ болохоор Kid and King гэдэг хүүхдийн байгальд дэлтэй бүтээгдэхүүний брендтэй юм билээ. За энэ нь болохоор 2016-нд үүсгэн байгуулагдсан юм билээ л дээ. Байгаль орчинд ээлтэй жив их гаргадаг юм байна. Тэгээ арчилтны хүүхдийн нөгөө арьс арчилгааны бүтээгдэхүүн, био хүнтэй хувцас, их хүүхдэд зориулсан арьс арчилгаа зэрэг ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм байлээ. За тэгээд зорилго нь яасан ингээд гисэн өөрийн хүүхдэд хэрэглэх сэтгэл амар, аюулгүй, хоргүй, байгаль цүрэг нөлөөгүй бүтээгдэхүүн гаргахыг ингээд зорьсон гэдэгжсэн. Энэ нь тэгээд олон улсын одоо зах зээл амжилтад орж өндөр үнэлгээч авцсан гэж явж байгаа. За радио телевизийг хөтлөгч бас хийжсэн юм байлээ. За энд нь болохоор 2010 Hearst FM радиогийн 2013-аас 18 онд өглөөний шоуг хөтлөжсэн. 18 оноос хойш болохоор Ням гарагийн оройн шоуг нас гэж хөтлөжсэн байт юм байна. За телевизийн салбарт ч гэсэн хит хитэн одоо шоуны шүүгчээрээс ингэ ажиллаж байсан. За загвар тал дээр бас юм байгаа. Яасан гэсэн чинь хүүхдийн хувцсны загвар гаргах юм бэл. Ер нь хүүхдээр дагнсан гэх юм уу? Нэраа хүүхдээр их дагнсан. Тэгээд бас олон брендийн нүүр царай реклам бас тоглосон байдаг. За өөрийнхөө Mama You Got This нэртэй ээжүүдэд зориулсан номыг бас ингэж гаргацсан байлээ. Энэ дээр болохоор өөрийнхөө хүүхдээ өсгсөнд туршлага, за тэгээд дээрээс нь зөвлөгөөн дээр үндэслээд бодит мэдрэмж мэдлэгээ агуулсан юм ном, зөвлөгөөний ном гаргасан байлээ. За хувийн амьдралаас нь дурдвал 1997 онд бантан Британий дуучин Ли Бреннантай болцчихсэн. Тэгээд мөн ондоо тэрээр Америкийн жүжигчин Леонардо Ди Каприотой бас болцчихсэн байна. Хэсэг хугацаа бас холбогдсон байх шүү. Амжигдсан байна. За тэгээд 98 онд болохоор Jed Jonesтой болцож эхэлсэн. Гэхдээ 99 онд бол энэ хоёр салчиж байгаа байхгүй 5 сард ингээд салчиж байгаа. Ингээд 99 оны 9 сараас нь 2000 оны 9 сар хүртэл 1 жилийн хугацаанд Английн хөл бөмбөгчин Riot үерхжсэн байдаг. За ингээд үерхэж байгаа дахид салангуудаа 2000 оны 11 сараас 2002 оны 3 сар хүртэл Джонстой дахиад үерхсэн. Нөгөө дуучин таага салчаад дахиж ингээд 2 дахь удаа үерхэж байгаа юм л да. За ингээд дахид салангуудаа 2003 онд тэрээр Америкийн дуучин Justin Timberlake-тай хэсэг хугацаанд бас болцчихсэн юм байна. За ингээд 2004 онд бантан өмнө нь 2 чудаа салж нийлцсэн байсан Jed Jonesтой дахиад болцож эхэлсэн. Ингээд 2007 оны 1 сарын 26-нд за жирэмсэн болсон гэдгийг аль бие усаар зарласан байдаг. Усуудын анхны хүүхэд нь 2007 оны 8 сарын 10-нд төрсөн. За 2011 оны 5 сарын 6-нд тэдний 2 дахь хүүхэд нас мэндэлсэн байдаг. За 2011 оны 1 сард болохоор сүү тавьсан боловч нөгөө бантан иргэний болон шашны яслаар гэрлэхийг хүсгүй байгаа хэлсэн юм билээ л дээ. Одоо нэг 20 мигаал ингэмээргүй гэж хэлсэн. Тэгтээ тэндээ нэг тайлбар хийжсэн. Бид одоо харилцаагаа авч үлдэхэд бол заавал тэгэж 20 мянга шаардлагагүй штэ гэж мэдчихсэн ч гэсэндээ 2021 оны 7 сарын 13-нд миний төрсөн өдрөөр гэрэлсэн байт юм байна. Эми зүртэлсэн. Амигийн төрсөн өдрөөр гэрлээ яа. Тэ миний төрсөн өдрөөр гэрэлсэн байна. За ингээд одоо бол гэр бүлэрээ Лондон хотын хойд хэсэгт амьдардаг. Юм ажлынхаа хажуугаар гэр бүлийнхээ амьдралыг илүү их чухалчилдаг гэх юм уу? Хүүхдүүдэд анхаарал хандуулахыг хамгийн эрхэм зорилгоо гэж үздэг юм билээ. За тэгээ гэр бүлийн талаар нэг олон нийтэд ил яриад байхыг хүсдэггүй гэх юм уу да. Instagram хуудасаараа дамжуулаад зарим одоо зургуудаа л ингээд хуваалцдаг гэсэн. Яг 90 оны сүүл 2000-ад оны их үед Ямаг болохоор Spice Girls-ийн бусад гишүүдийг ч гэсэн папарацци байнгын мөрддөг те заримдаа хувийн орон зайд хит халтдаг байсан үега. Тэгээ энэ үеэр болохоор Яма маш хууралдаг байсан гинэ. Хэвлэл мэдээллийн ёс зүйгүй хандлагыг нэлээд шүүмжилдэг байсан. Гэтэ хууль эрх зүйн асуудал үүсэх хэмжээнд бол арайч очоогүй байдаг. Тэг ямар нэгэн мансууруулах байдас архит дарс хүчирхийлэл татвар санхүүгийн лөөр зэрэг тийм хуулийн асуудалд бол огт холбогдож байгаагүй.
За яасан гэсэн чинь Spice Girls нэрийн маргаан нэггийн гарч ирсэн билээ. Хамтлагийн дотроо гэх юм уу да. Хамтлагийн нэрийн эрх за хуучин менежертэй холбоотой жижиг маркетингийн эрхийн маргаан тухайн үед гарч ирсэн. Тэгээд хамтлагийн хэмжээний эрхийн тохиролцоо хэлснээс өөрөө нөгөө хууль эрх зүйн шатандас хүрээгүй буюу анх байгуулж ирсэн нөгөө менежер нь хамтлаг байгуулж байхад Spice Girls-аас салахтаа энэ нэрийг бараг л би хүсэн байна гэдэг нэг жоохон маргаан болж ирсэн юм билээ. За өнөөдөр хэлчихээ танилцуулаад урагшлуулъя. За баруун бүсийн барилгын материалын тулгуурт барилгачийн худалдааны төв. За 2025 оны 5 сарын 8-наас 22-ны хүртэл барилгын материал 10-аас 50% хямдрал зарласан байгаа. Барилгын материалын худалдааны төвүүдээс онцлог нэг нь барилгачийн худалдааны төв байгаа. За Улаанбаатар хотын төгжрөлгүй бүсэд тээврийн ямар ч хязгаарлалтгүй байршлаараа хэрэглэгчдийн талархлыг хүлээсэн. За том оврын ачааны машин, суудлын автомашин ямар ч асуудалгүйгээр шууд нэвтрээд бараа бүтээгдэхүүний төвггүйгээр тээвэрлэх боломжтой байна. За энэ төвд 200 гаруй аж ахуй нэгж байгууллагын 5000 гаруй нэр төрлийн барилгын материалын дур төвлөрсөн байдаг. За юу вэ гэхээр байшингийн үндсэн хийцийн материал, дотор гадна засал чимэглэл, сантехник, цахилгаан, багаж, тоног төхөөрөмж гэсэн бүх төрлийн хэрэгцээг хамарсан өргөн сонголт байгаа учраас энэ төчөөс одоо шаардлагатай бүхнийг нэг дөрөс авчна гэсэн. За тэгээд мөн одоо хаяг байршлыг бас танилцуулъя тий. Баянгол дүүрийн 20 дугаар хороо Сонсолон барилгачин худалдааны төв байрлаж байгаа. За ажиллах цагийн хуваарийн хувьд 7 хоногийн 7 өдөр ажилтны мэлэдних тэг өглөөний 10 цагаас оройн 19 цаг хүртэл үйлчилж байгаа. Яг үнэн. Тэгэхээр нөө жижиглэнгийн материалаас авахуулаад байшин барилгах барих том материал бүгд нэг дор байгаа учраас нэг дороос аваарай. Тэгээд одоо хямдралтай байгаа үед нь тийм ээ. Холбоо барих утас 70 дугаар нь болохоор 7766 22 77 7766 22 77 гэсэн дугаар нь сошиал хаяг нь барилгачин цэг юм байна. Барилгачин худалдааны төв гэдэг хаягаар гараад ирнэ. Барилга хамт ажилласан баруун бүсийн барилгын материалын тулгуур төв барилгачин худалдааны төв байлаа. Баярлалаа. За үргэлжлүүлэн мэдээлэл хүргэе. За ингээд эрүүл мэндийн талаараа бас маш их нээлттэй ярилцдаг юм бүсгүй юу лээ. Тэгээд олон эмэгтэйчүүдийн тулгардаг асуудлуудыг одоо эмэгтэйчүүд тулгардаг асуудлуудыг илүү их ярьдаг гэх юм уу. Яасан гэсэн чинь эрүүл мэндийн хамгийн том гол асуудал нь өргүүдэл гэж шүү. 25 настайдаа юм болохоор өргүүдэлтэй гэдгээ бас одоо онцлогдсон юм билээ. Энэ нь умаас салс эд умаан гаднаа байрлаад өргүүдэл хүчтэй өвдөлт зэрэг шинж тэмдэг үүсгдэг юм өвчин гинэ. Тэгээд энэ онцлогоо болохоор нааг сэтгэл зүгээр маш их унгааж байсан гэж ярьж байсан. За тэгээд яана би одоо ингээл хүүхдтэй болохгүй мэн өөрөө болохоор олон хүүхдтэй болохыг бас хүсдэг. Би одоо ингээ хүүхдтэй болж чадахгүй мэнэ гэдэг маш том айдастай болж исэн. Гэсэн хэдийчсэндээ энийгээ даван туулаад 2007 онд хүүгээ дөрөөсөө 2011 онд бол охиноо дөрөөсөн. Тэгээ хоёр хүүхдээ ээж бол чадсан байгаа. За дараагийнх нь нэг оншин юу ингэдсэн чинь сэтгэл зүй буюу цэвэршилтийн өмнөх үе шатанд орж байгаа мэдээг нэ 2021 он одоо ер нь цэвэршээд эхэлчихэж байгаа юм билээ л дээ. Энийг яаж илэрдэг гэсэн чинь нэг юм сэтгэл дөгшилт илрээд ядаргаа зэрэг шинж тэмдгүүдээр ерөнхийдөө цаа нэг цар тахлаас болоод байгаа юм байна даа гэж бодож исэн чинь эцэст нь болохоор цэвэршилт байсан гэдгийг мэдсэн. Тэгээд энэ мэдийн түүнийг маш их гонигтай болсон. Яагаад тэгэхээр 3 дахь хүүхэдтэй буюу ахад өн хүүхэд болох төлөвлөж байгаа юм байна. Ахад би хүүхэд төрүүлж чадахгүй байх вэ гэдгээс ер нь бол айж байсан. За тэгээд одоо бол одоо Эма нөхөр Жэд Джонснаар энэ талаараа нэлээд нээлттэй ярилцж байгаа юм байна. Тэгээд хэрвээ 3 дахь хүүхэдтэй болов болох одоо боломж гардгал юм бол баяртайгаар хүлээж авна. Ер нь бол 3 дахь хүүхдээ хүлээж авах бэлэн байгаа гэдгийг хэлж байгаа юм билээ. Цэвэршилт эхэлсэн. Тэгээд дээрээс нь үргүүдэлтэй гэхээр чинь бас хэцүү юм билээ л дээ. Уг нь их сайхан өнөр өтгөн гэр бүлтэй болох хэрэгтэй байна шүү дээ. Яг үнэ. За тэгвэл дараагийнх нь алдарсныг хүргэе тийм ээ гişүн буюу. За ямар ч цаг дуустал хүргэе тэгээд үлдүүл маргааш хүргчнэ. За Миланиси. За Милани Жин Чишолом гэдэг нэртэй 1974 оны 1 сарын 12-нд төрсөн. Одоо 51 настай. За Элсиг гэж дууддаг та. Английн дуучин ая зохиогч байгаа. За 1990-ад оны дундуур спорти гэдэг спорт нөгөө имижтэй гэдгээр сайн мэдэх бах та. Ер нь л юм спорт хувцас айгүй хүмүүстэй. Spice Girls хамтлагийн гишүүн болсноор алдар нэр нь бол өссөн байдаг. За тэгээ Мессигийн хувьд болохоор Ланкашир мужийн Уэстон хотод төрсэн юм билээ. Ээж Жон О'Нил нь болохоор нарийн бичиг, хувийн туслах бас дуучин байсан юм байна. Харин аав Алан Чишол нь болохоор за компанид Otis Elevator гэдэг компанид ажилладаг байсан юм байна. Тэгээд аав ээж нь болохоор 1971 онд гэрлэнгүүтээ 78 онд ингээд салцсан. Тэгээд 4 настайдаа ерөнхийдөө аав ээжийн салалтыг л даван туулсан гэсэн. Гэхдээ энэс хойш болохоор ээж нь олон удаа бас дахин гэрлсэн. Тэгээ олон хүүхэдтэй болсон. Тэдний нэг нь болохоор уралдааны одоо бас алдартай жолооч болох Пол О'Нил гэдэг дүүтэй юм билээ. За ингээд
Анган шатны болон дунд сургуулаа одоо Fairfield High School-д бол дүүргэсэн юм бэлээ. Тэгээ сургуульд байхдаа спортод идэвхтэй оролцдог байсан. Зүгээр ч нэг юм спортлог гэдэг очиг өчөөгүй юм бэлээ л дээ. Угаасаа багасаа л юм спортлог охин байсан. Тэгээ биеийн тамирч их дуртай байснараа Sporty Spice гэдэг орчтой болсон юм бэлээ. За тэгээд энэ дараад нь коллежид суралцахтаа болохоор энэ коллеж нь болохоор бас л юм урлагийн коллеж байсан. Дуулалт, театр, жүжиг зэрэг мэргэжлийн хөтөлбөрт бас давхар ингээ хамрагдаад ингээ явж байсан. Тэгээд сургуулийн зорилго нь болохоор хөгжмийн театр, бүжгийн салбарт мэрэгчлээ уран бүтээлж бэлтгэхэд юусэн ингээд чиглэдэг юм бэлээ. За 3 жилийн дипломын хөтөлбөрт одоо хамрагдахгүйс суралцж исэн ч гэсэндээ тухайд нөө Spice Girls хамтлагт орцсон, сонгогдсон байсан учраас сургуулаа төгсгөөс өмнө одоо сургуулаа орхисон буюу яг төгсөж бас чадаагүй юм бэлээ л дээ. За коллежид сурж байхдаа болохоор вокал техникийг маш гүнзгий судалсан. Бусдаасаа илүү юм бэлээ л дээ. Тэгээ сонгодог болон орчин үеийн бүжиг илүү сайн мэддэг. Тэгээд драмын жүжигээр сурцсан. За дээрэс нь тайзан дээр бие авч явах чадварыг маш илүү сайн сурцсан байсан гэсэн. За тэгээд Мессигийн хувьд болохоор Spice Girls хамтлагт орсон түүх нь нэлээд тууштай байдлаас нь л үүссэн гэж ярьдаг. 1994 онд болохоор нөгөө нэг менежерүүд нь хайжсан шүү дээ. Pop хамтлаг байгуулах зорилгоор 94 онд за кастинг зарлалцсан ингэ байжсэн. Тэгээ шалгаруулалт нь нийтдээ 400 гаруй охин оролцсон юм блэ. Тэгээд 400 охтоос одоо энэ тавл ингээд үлдсэн гэсэн үг. Тэгээ яагаад сонгогдсон яг юугаараа илүү байсан ингээд гэсэн чинь бусдаас маш эрт хүчтэй байсан. Спортлог тэгээ чадварлаг хоолойтой буюу хүчрхэг хоолойтой. За тэгээ спортер хичээлдэг эрт хүчтэй төрхтөө. За тэгээд нөгөө давуу тал нь буюу тайсны бэлтгэлтэй байсан. Бүр угаасаа л юм урлаг юм шиг бусдаас ялгарч байсан. Тайсан дээр бие авч явж байгаа чадвар нь шал өөрөөсөө учраас ингээд шууд орсон байт юм байна. За тэгээд эхэндээ нөгөө багт байсан Мишель хасагдсан гэдээ ярьжсэн шүү дээ. 5 гишүүн энэ хасагдсан байсан. Түүний оронд Эма орж ирснээр ингээд хамтлагийн 5 гишүүн тавуулаа ингээд бүрдчихсэн түүхтэй юм байна. Тэгээд энэ хамтлагийг байгуулж исэн угаасаа санаа нь угаасаа тийм л юм билээ л дээ. 5 өөр дүр төрхтэй 5 өөр бүсгүүдийг төлөөлөл болгож ингэж сонгосон юм учиртай юм билээ. Тэгэхээр спорт энэ тэмээ төлөөлөл болсон бүсгүй сонгоход ингээд сонгогдчихж байгаа л гэсэн үг юм билээ л дээ. Юу нэг хайж байгаа хүмүүст нь таарсан гэх юм уу. За ингээд хамтлаг тарж нийлж боторсон шалтгаан бол зөндөө байсан. Дундаа салж л байсан тийм. Тэгээд MSC-ийн хувьд болохоор ганцаарчилсан уран бүтээл Spice Girls хамтлагийн дараа хамгийн амжилттай соло карьеруудын нэг тус тооцогддог юм билээ. Бусдыгаа бодвол маш хүчтэй хоолойтой дотоод мэдрэмж харуулсан дуунуудаараа шүтэн бичрэгчтэй татсаар л ирсэн буюу нийтдээ MSC-ийн хувьд болохоор 8 студийн цомог 45 гаруй сингл гаргасан билээ. Бусдаасаа шал илүү их гэх юм уу да. За тэгээд хувийн хөгжмийн студитэй юм байлаа. Одоо болохоор одоо энэ 2004 онд байгуулсан Red Girl Records гэдэг юм компаниг байгуулсан гэж явж байгаа. Ер нь бол эндээс нь одоо томоохон хөгжмийн студиэс хараат бус уран бүтээлээ бие дан гаргах боломжийг ер нь бол гаргаж байгаа гэсэн. За телевизээр reality шоуны оролцоо буюу шүүгч зөвлөх маягаар бас аяга болоод оролцдог. X Factor байна, Essence Got Talent байна, за Dancing with the Stars байна, додтой бүжиглээ гэдэг ч юм уу тий. Маш олон финалийн хүртсэн юм билээ өөрөө бас. Тэгэхээр одоо мундаг л бас тасгалжуулагч гэж яригддаг юм билээ. За тэгээд номын бүтээл хийсэн. Ер нь Spice Girls-ийн бүгд энэ чиглэл рүү орсон юм уу? Бүгд ном гаргасан юм байна. Тусдаа уран бүтээл хийсэн юм байна. Телевизийн салбар руу орсон юм байна. Хувийн одоо бизнес бүгд ер нь хийж байгаа л гэсэн. За энэ ном нь болохоор The Sporty One гэдэг юм 2022 онд гаргасан. Бусдаагаад бол арай хожуу гаргасан номтой юм билээ. Энэ дээр нь хувийн дурсамжууд нагаа, сэтгэл зүйн туул нагаа, за Spice Girls буюу хамтлагт байх хугацааны амьдрал нагаа те би яаж өнгөрүүлж ирсэн хоолны эмгэгийн талаар бичсэн байгаа. Дээрээс нь сэтгэл готрлынхаа талаар маш нээлттэй бичсэн байгаа юм билээ. Тэгээ ном нь ч гэсэн бизнесийн хувьд амжилттай худалдаалагдсан олон улсын хэмжээнд маш олон уншигчтай болсон ингээд явж байгаа гэсэн. За хувийн амьдралаас нь дурдвал Thomas Star гэж 2022-оос 2012-оос 2012 хүртэл 10 жил хамт амьдарсан найз залуутай. Тэгээд нэг хүнтэйгээ тууштай байдаг гэх юм уу да. Энэ Томсын хувьд болохоор барилга үйл хөдлөх хөрөнгийн салбарт ажилласан бизнес эрхлэгч юм байлээ. За ингээ 2009 онд тэдний охин Scarlett Chisholm Star нь мэдлсэн байдаг. Тэгээд гэр бүлэрээ олон нийтэд ер нь бол хамт явж байгаа нь баг харагддаггүй тий. Хэвлэлт хаа нэг л юм гарт юм байлээ. Тэгсэн одоо хосууд явдал 2012 онд 2 тишээ болцсон юм байлээ. За ингээ 2024 онд одоо Австралийн загвар өмсөгч Кристин Голтой үерхэж байгаа тухай хэвлэлүүд бол мэдээсэн. Тэгэхээр одоо найз залуутай гэсэн. Одоо Сиднейд хамт амьдардаг олон нийтийн арга хэмжээнд хамт илүү их төлхөө харагдах болсон юм байлээ. За охин нь бол түүний хувьд хамгийн чухал хүн гэдгээ одоо Месси дандаа хайрдаг. Тэгээд өсвөр насны охин нь бол одоо өсвөр насны охин болсон. Заримдаа ээжийнхэн тоглолтын дээр ирдэг, ярилцлаганд хамт ордог. Тэгээд
өөрийнх нь хүсдэг юм болохоор охиноо олонний нүднээс их хол байлгахыг хичээдэг. Хаа нэг инстаграмд охиныхоо зургийг бас оруулдаг юм бэлээ. За сэтгцэн эрүүл мэндээс нь дурдвал юу юм бэлээ. Хоолны эмгэгтэй байсан. Дээрээс нь сэтгэл гутралаар дудаа өвдсөн. Өөрийгөө голох байдалтай олон жил тэмцсэн тухаас нээлттэй ярилцдаг юм бэлээ. За тэгээд 2000-ад оны их үеэр энэ байдал бүр дээд зэгтээ хүрээд за би ер нь ингээд түүхийгээд амиа хорлох талаар маш их бодож эхэлсэн гинэ. Ер нь л амиа орлогоо тэгэл за ер нь л үхмээр бодлон толгоноос нь гарахаа болж эхэлсэн. Тэг ингээд сэтгцэн эрүүл мэндийн асуудлыг нээлттэй ярьж эхснээр олон хүний дэмжлэг итгэлийг аваад тэдний төлөө дуу хоолойноос болж чадсан байт юм байна. За одоо бол веган хүнс хэрэгэлдэг, эрүүл хооллолд яг болон бясалгалд илүү анхаардаг гэх юм уу. Сэтгэл зүйн доктортой байдалтай бол өндөр ач холбогдол өгдөг. Тэгэхгүй бол сэтгэлээр унчвал өгөл үхэл нь л орчих гээд байгаа учраас. За ингээд хүчрхэг эмэгтэй дүр төрхөөс гадна бодит эмзэг хүнлэг байдлын түүнийг илүү гүнзгий амьд мэдрэмжтэй болгож өгдөгөө гэж хэлсэн байлээ. За баярлалаа өнөөдөр. Тэгээ Spice Girl самтлалын 3 гишүүнийг мэдээд авчлаа шүү дээ. Өчигдөрний танилцуулсан гэх юм. За маргааш нэг нөгөөдөр нэг тэгэл тусна да. За баярлалаа энэ түрээ нэвтрүүлгийн өндөрлөл студид хөтлөгч Чанцаа Амийн хариулагчаар ундрах нар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хайртай хүмүүсийн төлөө эрүүл байгаараа интернет эмнэлэг мөн баруун бүсийн барилгын материалын толгоорт барилгах худалдааны төв байлаа. Өргөжлүүлэн амар цаг нэвтрүүлгээ хүлээн аван сонсороо түр баяртай. Баярлалаа. Баярлалаа.